болмоор байна. Танд ингээд яг шүүхэд амар тулгамдчихсан яг ингээд хувийн таны одоо ингээд ухамсар дотроос ингээд энэ хэргийг ингээд шүүмээр бавч хууль маань өөрөө ингэж хилээд байна гэж шүүмээр яадаг тийм хэрэг гарч ирсэн үү гэж би амар асуухыг хүсдэг. Яг миний ухамсар надаа би энэ хэргийг яг ингээд шүүчмээр хахад яг миний хууль надаа ингэж хилээд байна гэж шүүчмээр яадаг асуудал байсан үү гэж асуухыг амар хүсдэг. Яг амьдрал өөрөө баян юм. Тэгээд нийгмийн одоо амьдралын бүхэл харилцааг хуулиар зохицуулах боломжгүй. Гэхдээ нэгэнтээ хуулиар нийгмийн тодорхой харилцаануудыг зохицуулж байгаа тохиолдолд бол хууль өөрөө нийцтэй байх ёстой амьдралд тийм ээ. Тэгэхээр зарим тохиолдолд амьдралд нийцдэггүй тохиолдол бол гардаг. Тэгэхээр энэ хуулийг хэрэглэнэ гэдэг асуудал бол шүүгч бидний хамгийн одоо нарийн төвхтэй ажил байгаа. Тэгээ миний шүүгчээр ажиллаж исэн энэ хугацаанд тохиолдсон бас тохиолдлууд байдаг. Яг хууль амьдрал хоёр нийцдэггүй тохиолдлууд. Тэгээ энэ нэг жишээ нь 2000-аад оны үед би эрүүгийн хэргийг шийдчихсэн. Тэгэхэд бол манай эрүүгийн хууль бол ялын бодлого зарим төрлийн гэмт хэрэгт бол нэлээд хатуу байсан. Тэгээд дөнгөж 10 төгсөх гэж байгаа хэдэн хүүхдүүд өөрсдийнхээ болчмгүй одоо үйлдэлээс болоод эрүүгийн хэрэгт холбогдоод за яг тухайн тэр төрлийн гэмт хэрэг нь 20 хял заавал оногдуулдаг, бичлэг эдлүүлдэг ийм одоо төрлийн ялтай байсан. Тэгээд тэр хүүхдүүдэд үнэхээр болчмгүй асуудлаасаа болоод анх удаа гэмтэрэгт холбогдож одоо ял шийтгүүлж байгаа боловч энэ байдлыг харгалзаад хорхоос өөр төрлийн ял өгөх гэхээр үнэхээр тийм төрлийн ял тэр одоо зүйлчлэлт нь байхгүй байсан. Тэгээ энэ одоо 20 хял аваад явж байгаа хүүхдүүдийг хараад би бол маш их сэтгэл одоо өрөвдөх сэтгэл төрж тэр одоо шийдвэр гаргасандаа бол нэлээ одоо удаан хугацаанд бас шаналж ирсэн. Тэгээ ийм тохиолдлууд бас хууль яг амьдрал хоёр нийцдэггүй ийм тохиолдлоос гардаг.